Эх оны төсөв энэхүү шинэ хуулийн дагуу нэлээд чамбаа хийгдсэн гэж сангийн сайдуулан онцолж байна. Төсвийн төвлөрлийг аль болохоор саамгжуулж, аль болохоор орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төсөв бүрдүүлэх, төсөв зарцуулах, үүрэг хариуцлагыг дээшлүүлж байгаагаараа онцлогтой. За мөн орон нутагт бол бие даасан үйл ажиллагаа явуулах болцоог нь илүүтэй хангах зорилгын үүднээс төсвийн тодорхой үүргийг, тодорхой татварын орлогыг орон нутагт нь үлдээж түүгээрээ асуудлуудаа шийдэх бололцоог нээж өгч байгаа. За энэ утгаар наваад үзвэл одоо орон нутгийн төсвийн зарлага, Монгол улсын төсвийн зарлагад өмнө нь бол одоо нэг 9-10 орчим хувийг эзэлдэг байсан. За шинэ оны төсвийн тооцоогоор бол одоо Монгол улсын төсвийн зарлагын 26%-ийг одоо эзэлдэг болж байна. Өөрөөр хэлбэл одоо Монгол улсын төсвийн 4/1-ийг орон нутаг өөрөө мэдж бүрдүүлж зарцуулах нь халамжийн үйлчилгээ, байгаль хамгаалах үйлчилгээ, төр засгийн болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа бол бүхэлдээ орон нутгаас санхүүжиж үйл ажиллагаа нь хэрэгжих ийм одоо санхүүгийн томоохон өөрчлөлт орж байгаагаараа энэ одоо бас онцлогтой байна. Өмнө засгийн газраас өргөн барьсан төсөв их хурлаар танигдахгүй боллоо өөрчлөгддөг байсан. Гишүүдийн тойрогтой хөрөнгө оруулалт татах гэсэн сонирхол явсаар төсвийн зарлагыг анх тооцсноос хэдэн зуун тэрбумаар нэмэгдүүлдэг. Алдагдлаа багасгахын тулд хаанаас ямар орлого олж болохыг хүртэл эрхэм төрийн жишээд олж хардаг байлаа. Гэхдээ голдуу зис, алт, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг засгийн газрын оруулалт төснөөс өндөр болгон тооцож төсвийн алдагдгийг бууруулдаг байсан. Харин шинэ төсөвт уул уурхайн бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнээс нэлээд доогуур тооцож оруулж ирсэн их хурлаар зөвсгөөд байх боломжгүй гэдгийг сангийн сайд хэлж байна. Учир нь төсвийн докторжуулалтын тухай хуулиар алт зэсний үнийн өсөлтөөс олсон орлогыг төсөвт оруулж хэрэглэх биш, докторжуулалтын сан байгуулж түүнийгээ төсөв хямарсан орлого багассан үедээ хэрэглэх юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлгаанаас төсөв ангид байх. За энэ зорилгоор тэнцвэржүүлсэн орлогоор одоо төсөв маань өөрөө тооцогдлоо. Зах зээлийн үнээс арай доогуур, гэхдээ тогтвортой мөрдөгдөх төвшөнд үнийг одоо тэнцвэржүүлж тооцоогоо хийж гин гэсэн үг. За хэрвээ одоо зах зээлийн үн өндөр байх юм бол энэ тэнцвэржүүлсэн үн зах зээлийн үн хоёрын хоорондын зэрүүгээр Монгол улсын төсөвт тогтворжуулалтын сан бүрдэх учиртай. Ингэснээрээ одоо цаашдаа зах зээлийн савлгаанд үнийн энэ хэлбэлжилт төрөхгүй байх энэ чадах бас бүрдэх учиртай юм. За хоёрдугаар нэг гол шалгуур бол төсвийн үр ашигын үзүүлэлт байгаа. Ер нь бол төсвийн дотоодын нийтэд түнд харьцах алдагдлын хэмжээ бол 13 онд 2%-тай тэнцүү байхаар ингэж тодорхойлогдож байна. Энэ маань төсвийн доктортой байдлын тухай хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа ийм үзүүлэлт байгаа юм. Гуравдугаар нэг тусгай одоо шаардлага бол энэ төсвийн зарлагын өсөлт тодорхой хэмжээнээс одоо өсөхгүй байх ийм одоо хязгаарлалт байгаа. За энэ нь бол одоо сүүлийн 12 жил. За мөн одоо ирээдүйд болох одоо 3 жилийн дунджаар зарлагын өсөлтийг тооцож ингэж одоо өсөлтийг хязгаарлаж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт маань бол хуулийн шаардлагыг мөн хангаж байгаа.